Миний ажилчин ер нь тэгэл дандаа хөдөө орон нутгаар сургалт зохион байгуулдаг судалгааны ажлаар их хөдөө явна. 100 нэлээд удаа хөдөө явсан. Тэгээд хоолгондоо л нэг захаас дандаа хятад гэсэн тийм хуванцар материалаар гэсэн бөмбөг хөдөлж авчиж өгсөн баггүй. Тэгээд зандаа нэг удаа ингээд тэр бөмбөгөө ингээд нэг удаа ингээд өндөрлсөн чинь тийм маш муухай өнөртэй. Тэгээд тэр нь бол нэлээд бараг ханзармаар ч юм шиг тэр нөгөө нэг химийн гарцсан. Тэгээд дахиж хийлэх тийм боломжгүй ч юм шиг тий. Нөгөө энэ бөмбөг тэгэл хүүхдэд тоглоул тэгэл нөгөөтг нь муутгаар ингээд байгальд ингээд хог хаягдал тэгэл хуванцартай байгальд шингэдэггүй. Тэг ер нь яагаад одоо бид нар чи ингээд арсан бөмбөг бид нар яагаад хийж болохгүй гэж тэгэл бодоод явж исэн байхгүй юу. Тэгээд би бас хэд хэдэн компанитай уулзч үзсэн ер нь Монголд арсан бөмбөг үйлдвэрлэж болд юм уу гэд. Тэгсэн чинь Mon ирээдүгээд нэг сүүлийн арсны босруулах хандлага оруулж ирсэн нэг компанитай ингээд санаандгүй тааралдаа. Тэгээд сарлагын арсаар хийж болох уу гэдгсэн чинь болно шүү дээ. Харин сарлагын арс нөгөө ингээд ийм ер нь сарлагч нь ингээд тийм нэлийн тийм арсан юм зузаан илүү харин бат бөх бөмбөг болж магадгүй гэдэг. Монгол улс ингээд жилд 20 сая арс үйлдвэрлэдэг. Тэгсэн мөртлөө арсаар ер нь бол бүтээгдэхүүнийг хийдэггүй гэдгсэн чинь монголчууд ингээд нүүдлийн мал аж ахуйр хэлдэг 60 70 сая малтай. Тэгэхээр энэ их гоё төсөл юм биш үү гэд. Тэгээ бид нэр анхныхан тэр арсын ингээд аваачаад тэдэнтэй ингээд бөмбөгийн ингээд эсгүүлээд ингээд ойсон чинь маш тэр арсан чинь маш таалагдаа. Тэгээд их хөөрхөн бөмбөг олсон л да. Анх ингээд тэр бөмбөгийг ингээд гаргаж ирээд ингээд хүмүүст ингээд тэр нөгөө шошгыг ингээд хийгээд нөгөө хариуцлагатай нүүдэлж гэсэн ийм QR кодтай хийгээд ингээд хүмүүст ингээд бэлгэсэн чинь хүмүүс ингээд шидэт бөмбөг гэж нэрлэлсэн. Тэгээ яа шидэт бөмбөг гэж нэрлэж байгаа ингээд тэгсэн чинь нөгөө нэг манай төсөл чинь баг ингээд 17 жил хэрэгжиж байгаа нөгөө нүүдлийн мал аж ахуйн доктортой байдлын стандарт гэж гаргаад ерөнхийдөө нөгөө бэлчээрээс нь аваад тэр нөгөө тухайн тэр бүтээгдэхүүн бий болох бүхий л процессыг ингээд кодлоо одоо эрүүл бэлчээрээс эрүүл малаас одоо мал амьтныхаа тавлаг байдлыг хангадаг сайн малчнаас малчтанд хариуцлагатай түүхийд нь ингээд маш одоо ингээд чанартай бэлтгэгдсэн үйлдвэр нь одоо ингээд байгаль орчинд хоргүй аргаар одоо түүхийд босруулдаг ч гэдэг юм уу те тэр бөмбөгний яг хийж байгаа хүүхдүүд нөөштэй ингээд жоохон дандаа ингээд тийм өсвөр насны хүүхдүүд тэгээд бүгдээр хөл бөмбөг сонирхдаг гэд тэр бүх түүхээ ингээд тэр QR кодтай ингээд шингээд QR кодыг шууд уншуулгууд нь тэр нөгөө шилэл одоо яг анхны бөмбөг нь болохоор Ховд аймгийн дууцсан чинь их тийм өндөрлөг хангаан нутаг баггүй тэндх сарлаг их хөрвүүлдэг. Тэгээд одоо Ховд аймгийн дууцсамын одоо малчин тэрний тэр одоо малчинд орж юм бэлтгэсэн одоо тэр сарлагын арсаар Mon ирээдүй компанид ингээд боловсруулагдаад тэгээ зэв одоо энэ стартапын зэв гар бөмбөг гэдэг компанид ингээд бий болсон бөмбөг энтергээд бүх тэр бэлчээрээс нь аваад тэр бөмбөг нөгөө хэрэглэгчийн гар хүртэл одоо хөрөх тэр бүх процессыг ингээд кодлоо тэр түүхийг ингээд одоо шууд QR код оншил ингээд уншаад хүмүүс маш их баярлсан байсан. Тэгээ бид нэр ер нь Монголын одоо нөгөө энэ хөл бөмбөгийн спорт сонирхдаг тийм нийгэмлэгүүд жишээлбэл олон улсын хөл бөмбөгийн холбоо манай Монголын хөл бөмбөгийн холбоо эднэртэй ингээд очиод уулзсан чинь ерөөхдөө манай улс маш их одоо хэмжээгээр бөмбөг бас импортлолтой юм байна. Жишээлбэл одоо дэлхийн хөл бөмбөгийн холбоо ингээд манай Монголын дунд сургуулиудад 10,000 ширхэг бөмбөг нийлээл ингээд тэр бөмбөгийн гэвэл ингээд хаанаас авдаг гэсэн чинь Пакистанаас гэдэггүй юу? Пакистанд ингээд нэг 2 мууж гэж байгаа байхгүй бараг одоо манай Монголын хүн амтай адилхан бараг 3.3 сая гэлөө 3.4 сая хүн амтай тийм 2 муужийнх нь бараг одоо гол тийм одоо эдийн засгийн гол бүтээгдэхүүн гэдэг гол орлого олдог бүтээгдэхүүн гэсэн чинь нарсан бөмбөг гэж байгаа байхгүй юу? Яагаад одоо манай шилбэл одоо 3 4 аймаг зөвхөн бөмбөгөөр одоо ингээд бөмбөг арсан бөмбөг гар бөмбөг үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр гараад одоо ингээд эдийн засгийн удан татаж болохгүй гэж энэ бөмбөгийг бол нэг 70-80 мянган төгрөгөөр зардаг. А дэлхийн зах зээл дээр яг хамгийн сайн чанарын одоо гар аргаар хийсэн бөмбөг бол $200 зарагддаг юм байна. Тэгэхээр одоо бид нэр хэрэг энэ бөмбөгийг үнэхээр дэлхийн зах зээл дээр тийм одоо тэр чанарын хувьд яг тэр стандартын дагуу тэр PEPA-гийн одоо тавигдсан олон улсын стандартын дагуу хийж болох юм бол дааж баг 10 дахин илүү нэр зарж болох байхгүй. Тэгээд нөгөө эцсийн бүтээгдэхүүн үн төрхээр нөгөө мэдээж нөгөө буцаад нөгөө малчид олгож байгаа нөгөө түүхий эдийн үнэс нь ингэж л нөгөө нэг ер нь тухайн тэр салбар кластер л хөгждөг юм байна л да.